бүгдээрээ сайн сонсгож байна уу? Өнөөдөр та бүхэнтэй Баян аав, ядуу аав гэсэн номын тухай хамтдаа ярилцгаална. Тэгээ Роберт Кийосаки гэсэн зохиолчийн бичсэн маш алдартай, маш олон хэлхэн дээр орчуулагдсан юм санхүүгийн тухай ном байгаа. Тэгээд энэ Баян аав, ядуу аав гэсэн номны тухай би өөрхөн book club дээр хамтдаа энэ номыг уншсан. Тэгээд энэ удаа би book club-оор нийт 3 дахь уншаад тэгээд маш их зүйл сурч мэдэрсэн учраас та бүхэндээ хуваалцах боллоо. За шууд номыг орлоо. Баян аавын сургамж гэдэг хэсгээс. Тэгээд баян аавд хүүхдүүдэд яаж сургадаг вэ гэхээр ядуур эсвэл санхүүгийн бэрхшээлийн үндсэн шалтгаан нь айдас ба мөнхлөл юм аа. Тэг хүмүүс бид нар айдасаас болоод ядуурлалд ингээ ордог. Эдийн засаг төр тэгээ баячуудаас болоод ингээ бид нар ядуурч байгаа юм биш ээ. Тэгэд хүмүүс өөрсдөө айдас мөнхлөөс болоод өрхөнд ордог гэж гарсан байгаа. Тэг би яг энэ хэсгээр саяхан монголчууд аяг тийм талбай дээр аяг цагсаа төр засаг ингээд аяг татвар төлдөг хэмнээ. Одоо ч ядуу хэвээрээ байна гэл тэр зүйл ингээл харагдчихсэн л та. Энэ ном дээр болохоор харин эсрэгээрээ эдийн засаг төр баячуудаас болоод ядуу байгаад байгаа юм биш. Хүмүүс өөрсдөө айдас мөнхлөөс болж өрхөнд ордог. Тэгээд тэр айдас нь бидний ядуурлын гол үндсэн шалтгаан юм а гэж гарсан. Тэгээ хувь хүн санхүүгийн ойлголтоо шинжилснээр энэ ядуурлаас гарах боломж, баян болох боломжтой хизээд ямагт боломж байдгаа гэсэн эерэг мессежийг өгсөн тийм ном юм блэ. Тэгээд яг яваандаа яг яагаад ингэж хийсэн тухай бид нар ойлгох болно. Баян хүмүүс мөнгөний төлөө ажилладаггүй. Хадгалсан хүмүүс ялагдаж болтгоо. Таны байшин таны хөрөнгө биш. Баячууд баг татвар төлдөг. Зарсан байсан. Үндсэн яг мессеж нь болохоор баян хүмүүс ерөөсөн мөнгөний төлөө ажилладаггүй. Тэгээд хадгаламж бол маш тийм сайн зөв арга биш гэж гарсан байгаа. Тэгээд яг энэ хэсэг дээр ч гэсэн миний бодол аяг хөөрчгдсэн. Бид нэр маш их ажилласнаар тэгээд маш их хадгаламж урт удаанаар ингээд бий болгосноор байшинтай болж иж байртай болох юм бол одоо баян болж байна гэж боддог. Харин эсрэгээр яг энэ зүйлүүд маань яг баян болж байгаа зүйл биш юм байна. Баян аав, ядуу аав гэсэн хоёр аав зохиолчид хэрхэн санхүүгийн мэдлэг олгодог тухай ингээд харьцуулж үздэг байгаад бидэрт яг ойлгомжтой болгохын тулд баян аав хэрхэн өөрийнхөө хүүдэд санхүүгийн мэдлэг олгодог, харин ядуу аав хэрхэн эсрэгээр санхүүгийн мэдлэг олгодог тухай гаргасан байсан. Энэ хоёрыг харьцуулангаа энэ ном хэрхэн бид нар баян аав шиг сэтгэлгээтэй болоод баян аав шиг өөрийнхөө санхүүг удирдах авч явах вэ гэсэн тийм зүйлийг ойлгох боломжтой ном байсан. Ядуу аав нь болохоор чи маш сайн сургуульд сураад маш өндөр боловсралтай болоод өндөр цалинтай газар ажилд орох хэрэгтэй гэж байнга заадаг гэсэн юм л та. Харин эсрэгээр баян аав болохоор боловсролыг чухалч гэсэн хамгийн чухал зүйл биш. Харин өөрийнхөө бизнесийг эхлүүлэх хэрэгтэй. Өөрөө бизнесийн болоод өөрийнхөө санхүүг өөрөө удирдах хэрэгтэй гэсэн тийм бодлуудыг заасан юм байна л да. Би бас яг өнгөрсөн удаагийнх дээр ч гэсэн хэлжсэн те. Өндөр боловсралтай болол, доктор, мастертай болол өөрийнхөө боловсролоо олон дэвшүүлэл улам өндөр салхинтай ажилд орно гэж тэгжиж баяцсандаа хизээ нэг цагт гэж боддог байсан бодол маань яг энэ ном дээр ч гэсэн дахиад өгөөсгдэж ихээс яхахгүй ядуу аавын бодлоготой яг адилхан байсан юм байна да гэж бодоод ядуу аавын тэр санхүүгийн сэтгэлийг ингэж жоохон хайж эхэлж байгаа. Тэгээ ном маань ерөнхийдөө одоо тий аав хүн хүүхдүүдтэй санхүүгийн тухай яаж сургадаг вэ гэхээс илүү одоо баян хүн хэрхэн санхүүгөө удирдах, баян хүн ямар сэтгэлгээтэй байдаг, харин ядуу хүн яаж санхүүгөө удирдах, ямар сэтгэлгээтэй амьдрдаг вэ гэдгийг зөв харьцуулж үзүүлсэн байсан. Тэгээд яг аав хүн ямар байх ёстой гэсэн гэж төлөвлөхөөс илүү баян ядуу хүмүүс санхүүгээ ингэж өөрөөр удирдах, захирддаг юм шүү гэдгийг харуулах тийм зорилготой байсан. Баян аав, ядуу аавын ингэ санхүү ямар хэлбэртэй байдаг вэ гэдэг тухайн ном дээр ингэ зургаар харуулсан байсан. Тэгээд энэ зураг нь болохоор ядуу аавын санхүү болохоор харах юм бол орлого зарлага хоёр нь ерөнхийдөө адилхан хэмжээтэй байгаа. Тэгээд харах юм бол өөр нь илүү хөрөнгөөсөө илүү давсан байгаа. Тэгээд энэ давсан байдалтайгаар хөрөнгө нь харин өөрнөөсөө бага байж таарж байгаа. Харин баян аавын санхүүг харах юм бол баян аавын орлогын зарлагаас илүү хэмжээтэй байж таарад. Тэгээд дээрэс нь хөрөнгө нь өрнөөсөө илүү тийм тогтолцоотойгоор байж баян болох санхүү бүрэлдэхэй гэж ойлгож болохоор байсан. Энэ дээр яг чухал зүйл нь болохоор орлого, зарлага, хөрөнгө, үүрэг гэдэг энэ дөрвөн санхүүгийн том бүтцийг хэрхэн хэрэглэж зохицуулж чадаж байна вэ гэдгээр баян аав, ядуу аавын санхүү өөр юм байна гэдгийг ойлгож авсан байгаа. Тэгээ би нэсийг харчаад өөрийнхөө орлого, зарлага, хөрөнгө, үүрэг гэдэг яг энэ дөрвөн санхүүгийн бүтцээ яг ингэ хянаж эхлээд орлого маань зарлагаас их байна уу эсвэл өөр маань хөрөнгөөс их байна уу гэдгийг ингэж харьцуулж үзээд яг энэ зураг шиг ингэж график гаргаж үзсэн байгаа. Тэгээд яг миний яг санхүүгийн төвшин яг аль төвшөнд байна. Ядуу аавтай ойрхон байна уу, баян аавтай ойрхон байна уу гэдгийг бас харьцуулж үзэх боломж гарсан байгаа.
Тэгээ үргэлжлүүлээ ядуу аавын мөнгөний урсгалыг үзье. Тэгээ ядуу аавын гол орлогын их үүсвэр нь болохоор ажил байсан. Ажлынх нь орлого нь ингэж орж ирэнгүүт шууд зарлага руугаа шилждэг. Тэгээ тэр зарлага нь болохоор юу гэдэг вэ гэхээр татвар, хоол хүнс, тэгээ байрны мөнгө гэдэг. Тэгээд яг орж ирсэн орлого нь зарлага руугаа шууд ороод ингээл гараад дуусчдаг. Тийм бүтцтэй байсан. Ядуу аавын мөнгөний урсгалыг харах юм бол өрн хөрөнгнөөс илүү том байгааг харж болно. Өрийн мөнгөний урсгал нь болохоор ингээд таны халааснаас мөнгийг гаргаж идэг. Банк зарлага руу ингээд шилжиж орж идэг бүтцтэй байгаад жишээлбэл бид лизингээр ямар нэг юм авах юм уу те. Одоо лизингээр байр авах юм уу, лизингээр бар авах юм бол сар болгоны зарлага дээр ингээд нэмэгдэж ирдэг байгаа. Өөр нь болохоор халааснаас мөнгийг татаж гаргадаг муу бүтцтэй мөнгөө ойлгож болно гэж энэ ном дээр гарсан байсан. Дунд зэргийн санхүүтэй хүмүүсийн мөнгөний урсгал нь болохоор яадаг вэ гэхээр бас л орлогын их үүсвэр нь болохоор ажил гэдэг. Ажлынх нь их үүсвэр нь өрлөөгөө шууд орчдөг юм байна л да. Тэгээд дунд зэргийн санхүүтэй хүмүүс нь болохоор маш өөртөө лизинг ихтэй гаргалах нь одоо сар болгон гарч идэг. Тийм бүтцтэйгээр санхүү нь ингээд урсаж яадаг. Тэгээд харах юм бол ажлынх нь орлого нь шууд өрлөөгөө ороод одоо өөр нь болохоор юу байх юм те орон сууцны зээлч машины зээл гэх зүйлүүгөө ороод өөр нь байнгын тийм татвар байрны мөнгө ч юм уу гэх зүйлээ зарлага руу шилжиж байдаг. Муу бүтцтэйгээр санхүүнд урсдаг юм байна гэдгийг харж авах боломжтой байсан. За бидний хамгийн гол төвлөрөх зүйл нь гэхээр баян авийн санхүү байгаа. За тэгээ баян авийн санхүү болохоор яг хамгийн чухал зүйл нь болохоор хөрөнгө байсан. Бид нэр хөрөнгөө хамгийн чухал тооцоод хөрөнгөө ихсэх дээрээ анхаарах хэрэгтэй гэж гарсан байсан. Бид нар болохоор орлогоо ихсэх хэрэгтэй гэж бодоод идтээ. Яавал цалингаа ихсэх вэ? Яавал орлогоо ихсэх вэ гэж бодоод идэг. Харин хамгийн чухал нь тэрнээс илүү чухал нь болохоор хөрөнгөө хэрхэн ихсэх вэ гэдэгт улам анхаарах хэрэгтэй гэж. Хөрөнгө гэдэг нь болохоор баян сэтгэлгээ юм аа. Оюун санаагаа зөв сургаж чадвал хормын дотор асар их баялаг бүтээж чадна. Тэгээ хэрэв та оюун ухаанаа сургахгүй бол ядуурлыг үр хождог үлдээнэ гэж гарсан байсан. Тэгэхээр хөрөнгө гэдэг нь хадгалж байгаа тэр мөнгөний хэмжээ болох боломжтой ч гэсэн хамгийн эхлээд болохоор баян сэтгэлгээ юм аа. Тэгээ баян сэтгэлгээгээ өөртөө оюун санаагаа зөв сургаж заах хэрэгтэй гэж гарсан. Хамгийн чухал нь болохоор хөрөнгө. Тэгээ хөрөнгө дундасаа бид нэр сэтгэлгээ маань ингээ баян байх хэрэгтэй гэсэн тийм зүйлийг энэ дээр ойлгож аваад тэгээд үргэлжлүүлээд хөрөнгө гэдэг нь яг юу юм бэ? Яг юу хөрөнгө гэдэг байгаа юм бэ гэдгийг ойлгож авсан болохоор хөрөнгө нь болохоор хувьцаа, бонд, тэгээд үйл хөдлөх хөрөнгө, тооцоо, зээл, эсвэл хөгжим, гар бичмэл, патент, одоо нөөц засаглалын төлбөр гэж орж ирж, тэгээд патентын мөнгө гэж орж ирэх боломжтой тийм. Дээр нь орлого бий болгодог бизнес гэж гарсан байгаа. Тэгэхээр бидний цалин ч юм уу тийм одоо бидний байгаа цагийн цалингийн тэр цалин нь болохоор бидний хөрөнгө гэхээс илүү хувьцаагаар орж ирж байгаа өгөөч ч юм уу тийм бонд ч юм уу үйл хөдлөх хөрөнгнөөс орлогыг хөрөнгө маа гэж дурдсан байсан. Тэгээ мөнгө дуусхийг бүү зөвшөөрөө хөрөнгө оруулсан мөнгө бол таны ажилтан. Хөрөнгө оруулсан мөнгө нь 24 цаг тасралтгүй таны төлөө ажиллана гэж гарсан байгаа. Хөрөнгийн салбар ингээд орлого олж эхлэх үед эхлээд хөрөнгөө босгоо. Бид нэр ингээл хөрөнгө ихсэх тусам зарлага ихсэх гэдэг. Харин зарлага өөрийнхөө хадгалж чадах баг хэмжээгээр хадгалаад эхлээд хөрөнгөө босгохдоо байнга анхаарах хэрэгтэй. Харин зарлага улам багасгаад хөрөнгөө ихсэхдээ анхаарад тансаг хэрэглээг хойшлуулад эхлээд хөрөнгөө ихсэхдээ анхаарад дараа нь тансаг хэрэглээг бодлож аваарай гэж гарсан. Тэгээ мөнгө бол бодит биш гэдгийг ухаарах юм бол байж чадна гэж гарсан байгаа. Тэгээд энэ хэсэг бол маш чухал учраас үргэлжлүүлээд энэ мөнгө бол бодит биш юм аа юу гэсэн юм бэ гэдгийг хамтдаа суралцъя. Мөнгө бол юу вэ гэхээр мөнгө бол амлалт юм аа гэж гарсан байгаа. Бид болохоор ажлыг бие махбодоор бус оюун ухаанаар хийдэг 90 үед амьдарч байна. Мөнгө хөдөлдөггүй. Мөнгө бол зөвхөн харилцан тохиролцооны үндсэндээ хэрэгждэг. Тэгээд тийм болохоор бид нар санхүүгийн мэдлэгээ ингээ хөгжүүлэх нь хамгийн том хурд нь мөнгөний тоглоомд оролцох явдал юм а гэж гарсан. Юм техник технологи хөгжөөгөө байх үед ингээд өөрхийн биеэр мөнгө олохыг аяг хүсээд идэг тийм бүх цагаа ингээл мөнгөөр солих үед тийм үү байсан. Харин одоо болохоор оюун ухаанаараа өөрийнхөө бодол санаагаараа мөнгө олох боломжтой тийм 90 үед амьдарч байна. Мөнгө гэдэг нь зүгээр ямар нэгний нүдэнд харагддаг цаас мөнгө гэхээс илүү одоо бол мөнгө бол амлалт. Мөнгө бол бидний даасанд зөвхөн тоо гэсэн одоо нүдэнд харагдах байдлаар оршиж идэг хүмүүс хоорондын бий болдог амлалт юм гэж гарсан. Тэгэхээр энэ амлалтыг сайн биелүүлж одоо сайн амлалт ингээд зохион байгуулад тэр амлалтаа биелүүлж сурах нь баян болох арга юм а гэдгийг ойлгосон байгаа. Тэгэхээр бид нэр амлалт гэсэн хэлбэртэйгээр байдаг энэ мөнгийг олохын тулд мэдлэг хэрэгтэй байна л да.
мөнгөний тухай мэдлэг, санхүүгийн мэдлэг. Тэгээ таны хамгийн том хөрөнгө бол таны мэддэг зүйл, таны хамгийн том эрсдэл бол мэдэхгүй байгаа зүйл юм аа. Юу чухал, юу нь чухал биш гэдгийг ойлгох, мөнгөний чухал нэр томьёог сурах хэрэгтэй гэж гарсан. Цагтаа очиод цагтаа дуусаад ингээл ажлаа хийгээл олон мөнгөөр амьдраад түүгээрээ баяжна гэсэн тийм цаг хугацаа бол өнгөрсөн. Харин мөнгөний тухай суралцаад хэрхэн хүмүүс хоорондоо амлалт өгөн тэр амлалт бийснээр мөнгө хийж орж гарч байдгийг энэ бүх зүйлийг ойлгох, санхүүгийн мэдлэгээ улам төвлөрөх нь маш чухал зүйл юм аа гэж энэ хэсэг дээрээс ойлгож авсан. Тэгээд санхүүгийн мэдлэгийн тухай үргэлжлүүлээд юугаас гарсан байсан бэ гэхээр санхүүгийн ухаан муутай бол мөнгөнд цохиулна гэж гарсан. Тэгээд мөнгө биднээс илүү ухаантай. Хэрэв мөнгө биднээс ухаалаг байвал бид насан туршдаа ажил хийж мөнгөний болдгоо. Тэгэхээр мөнгөний эзэн болохын тулд мөнгнөөс илүү ухаалаг байх хэрэгтэй. Тэгвэл мөнгө бидэнд захирахт болно гэж гарсан. Санхүү эдийн засаг хэрэглэж байгаа, тэг мөнгө хэрэглэж байгаа энэ механизмыг ойлгоод маш тийм ухаантайгаар энэ мөнгийг эргэлзүүлж сурах. Тэгээд мөнгөний тухай мэдлэгээ улам өсгөх нь маш чухал юм байна гэдгийг ойлгож авсан байгаа. Бид нэр хамгийн гол нь бидний хөрөнгө нь орлого руугаа шилжих тийм бүтцтэйгээр мөнгөний урсгалыг тогтолцоог бий болгох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэгээд хөрөнгө бол орлогыг нэмдэг. Тэгээд хөрөнгө мөнгийг ингээд таны халаас нь хийж өгнө. Тэгэхээр хөрөнгөө улам ихсэхээрээ ингээд анхаарах тусам хөрөнгнөөс чинь сар болгоно хувьцаанаас өгөөж орж ирэх юм уу те үйл хөдлөлийн хөрөнгнөөс олж ирэх одоо тэр түрээсийн мөнгө ч юм уу тэр бүх зүйл нь эргээд тэр нь орлого болж орж ирэх учраас тэр төвлөрөхөөс илүү хөрөнгөө хэсгээр төвлөрөх хэрэгтэй гэж маш чухал байсан. Орлого өөрөө гэсэн бизнестэй байх хэрэгтэй гэдгийг зохиолч маань чухалчлаад хувийн бизнесээ эхлүүлээ. Хувийн бизнесээ хүн бол өөрийн хувийн бизнестэй болох хэрэгтэй гэдгийг маш чухал сэдв болгон хэлсэн байгаа. Хувийн бизнесийн удирдлагад хамгийн чухал зүйлс нь юу байсан бэ гэхээр энэ түрүүн хийсэн дөрвөн мөнгөний бүтцийн энэ урсгалыг нь маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд мөнгөний урсгалыг ойлгох, дээрэс нь хүнийг удирдах сурах. Одоо хүн удирдах гэдэг нь тийм ямар нэгэн багийг удирдах сурах зүйлээ өөрийн багийг бүтээснийхээ дараа багийн хүмүүсээ удирдах сураад эргэлдүүлж сурах нь маш чухал гэж гарсан. Тэгээд дээрэс нь хувийн цаг хувьтай удирдах хувийн цагаа маш зөвхөн зохистойгоор үнцэнтэйгээр ашиглаж хийвэл сурах нь хувийн бизнес удирдлагад хамгийн чухал зүйлийг энэ хэсэг дээр дурдсан байсан. За хамгийн сүүлд энэ номоос миний ойлгож авсан маш чухал зүйл нь тэгэхээр санхүүгийн айдас. Энэ санхүүгийн айдас бол хүн болгонд байдаг, хаанч байдаг, хинч байдаг, баян хүмүүсж байгаа, ядуу хүмүүсж байгаа тийм хүн болгонд санхүүгийн айдас гэж байдаг. Яаж айдасаа даван туулах вэ гэдэг тухай ном дээр гарсан. Энэ тухай та бүхэндээ хуваалцаад өнөөдрийн дугаарыг дуусгая. Нэгт нь болохоор төлөх ёстой хэмжээний үрийг хязгаарч буаваа гэж гарсан байсан. Яг тэгвэл үр байх тусам тий байнга айц дотор байдаг те хэмжээний өртөө байх юм бол те за дараа сарын үрээ дараа сарын хүүгээ яа дараа сарын үрээ яах вэ хизээ яаж төлөх вэ гэж бодсоор байгаа айц нь бол ихсдэг гэж байгаа. Төлөх ёстой хэмжээний үрийг битгий аваа. За тэгээ хоёрт нь болохоор зардлаа бага байлга. Зардлаа үргэлж хянсаар орлогоосоо бага байлгаад хадгалж чад хамгийн бага хэмжээнд зардлаа бага байлгах хэрэгтэй гэж гарсан. Мөнгөгүй болсон үед мөнгөний дарамттай ч гэсэн хадгаламж хөрөнгө оруулалтаа бүх хүрээ. За энэ юу вэ гэхээр хэрэв бид ямар нэгэн мөнгөний асуудалтай гарч ирэх юм бол шууд уг хадгаламжаа ингээд шууд цуцлаад тэр хадгаламжаас мөнгө гаргаж ирэх тийм айдсаа дарах. Тийм үед одоо тэр санхүүгийн айдсаа ашиглаад өөрийнхөө хадгаламж одоо хөрөнгө оруулалтанд гар хөрлөхгүйгээр санхүүгийн ухаанаа нээгээд санхүүгийн дарамтаа шийдэх мөнгө олох шинэ аргыг олох хэрэгтэй гэж гарсан байна. Тэгэхээр санхүүгийн айдсыг эргээр ашиглаж сураа гэж гарсан юм. Тэгэхээр бид нар ямар нэгэн эрсдэл гарч байг юм готоо шууд хадгаламжаа туслаа шууд тэр айдсыг ингээд унтраах биш. Харин тэр айдсыг эргээр ашиглаад хадгаламжтай гар хүрхгүйгээр шинээр харин би яаж мөнгө олох боломжтой вэ гэсэн шинэ аргыг олж нэх хэрэгтэй. Мөнгө олох шинэ аргыг олсноороо санхүүгийн ухаанаа нээх хэрэгтэй. Яг тэр үед өөрийнхөө айдсаа даван тулах боломжтой гэж гарсан байсан маш их зүйлийг ойлгосон байгаа. Мөнгөний урсгалын тухай дөрвөн мөнгөний бүтцийг ингээд та бүхэнд хэлсэн. Тэгээд энэ дөрвөн бүтцийн дагуу хэрхэн өөрийнхөө санхүүгийн урсгалаа хянах тухай би видеог оруулсан байгаа. Тэгээд та энэ холбосон энэ линкэн дээр дараад хэрхэн өөрийнхөө санхүүгээ зөвөр удирдах, зөвөр хянах вэ дараагийн дугаараар та харах
боломжтой. За бүгдээрээ дараагийн дугаараар уулзцгаая. Bye bye.